Та улсын хурлын гишүүдэд мэдхүү энэ удаад улсын хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарыг танилцуулъя. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, Монгол Улсын их сургуульд эрх зүйч, Отгон тэнгэр их сургуульд хууль зүйн ухааны магистр, Монгол Улсын их сургуульд хууль зүйн ухааны докторант, ажлын гадаагаа хууль зүйн яамд мэргэжлэр эхэлж, тус яамны гэмт хэрэгээс урьдчилан сэхийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний газрын дараагаар ажилласан. Дараа нь иргэний бүсдэглийн дарга улсын ерөнхий байцаагч, улсын бүсдэглийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүсдэгч хийсэн. 2012 оноос ерөнхий сайдын зөвлөх, Монгол Ардын намын даргын зөвлөх, Хөвсгөл хөгжил сангийн нэргэн 2016 оноос улсын хурлын гишүүн, хууль зүйн байнгын орооны дарга, улсын хурлын дэд дарга, улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байна. 1.7 тэрбумын хөрөнгөтэй 33 хууль санаачилсан гишүүн. Өдрийн зээл ламбастай холбоотой мөнгөний зээлийн үйл ажиллагааг төвлөрөх тухай хуулийг батлуулсан. Түүнийг ерөнхий сайд асан баярын талаасаар улсын бүсдэглийн ерөнхий газрын даргуулж, улс төрийн замналаа эхлүүлсэн гэх юм билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтүүдэд үүрэг хүлээж хариуд нь улсын хурлын дэд дарга болсон ч гэдэг. Улсын бүсдэглийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа застааны нүүдлийг дэлгэрүүлж, жижиг дунд үйлдэл хөгжүүлэх сангаас зээл авсан 49 гишүүний нэг болсон гэд хэсэг шүү гэж байлаа. 2012 оны сонгуульд оролцож ялагдаж байсан. Чимээгүй улс төсчөөс чимээтэй улс төсч болж чамгүй хөрөнгөж яваа гишүүн. Монгол Ардын намын бүлэгт хуульч эрх зүйч мэргэжлээ гишүүд олонч илүү мэргэжсэн гэж үздэг юм билээ. Ямарстай ч хууль эрх зүйтэй холбоотой асуудал төлхөө дуу хоолойгоо хүргэдэг гишүүн 3 дахь сонгогдоод юу ихийг харах хэрэгтэй.